Сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Бага ангийн багшийг дэмжих төслийн уралдааны оролцогч очих гэрлээ. За би 2 дугаар шатны 2 дугаар даалгавар буюу суралцгааны зорилтын хүрээнд идэвхтэй сургалтын аргыг ашиглан өөрийн боловсруулсан хичээлийн хэрэгэлтгүүнийг та бүхэндээ танилцуулъя. За миний сургасан суралцгааны зорилт маань Монгол хэлний хичээлийн 4-4А буюу харин ийм учраас цаашилбал үүнээс гадна яагаад гэвэл үүнээс болж ба бөгөөд зэрэг холбох үгсийг хэрэглэн өгүүлбэр их зохиох гэсэн суралцгааны зорилтыг сугалсан. За үүний дагуу холбох үгийг зөв сонгон бичцгээ хичээлийн сэдвийн дагуу өгүүлбэр өргөжүүлэх тоглоомын арга гэсэн идэвхтэй сургалтын аргыг сонгон авч үүндээ тулгуурлан хичээлийн хэрэгэлтгүүнүүдийг боловсруулсан байгаа. За өгүүлбэр өргөжүүлэх тоглоомын арга маань холбох үгийг зөв оновчтой хэрэглэх, өгүүлбэрийг өргөжүүлэх, уялдаа холбоотой их зохиох, чадвар эзэмших, сурагчдын мөн логик сэтгэлийг хөгжүүлэх зорилготой тоглоомын арга байгаа. За энэхүү тоглоомын аргын ерөнхий хэрэглэгдэхүүн нь хичээлийн самбар, цаасан карт эсвэл самбар дээр бичих холбох үгсийн жагсаалт, сурагчдын бичих цаас харандаа гэсэн хэрэглэгдэхүүний дагуу явна. За энэхүү арга тохирох үнэлгээний аргууд маань явцын үнэлгээ маань юу байх вэ гэхээр гэрлэн тохионы арга, фликерс, ажлын хуудас, өөрийн үнэлгээ буюу харилцан үнэлгээ, багшийн үнэлгээ гэсэн явцын үнэлгээнүүдийг ашигласан байгаа. За энэхүү өгүүлбэр өргөжүүлэх идэвхтэй сургалтын аргыг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ гэхээр аргачлал нь ердөө юм 3 төрлийн арга байдаг. За энэхүү арга маань дотроо гинжин өгүүлбэр, хэн хамгийн урт өгүүлбэр зохиох вэ, холбох үгийг оновчтой хэрэглэх гэсэн 3 төрлийн аргууд байгаа. За энэ 3 төрлийн аргаас багш нар маань сонгоод энэ хичээлийн хэрэглэгдэхүүнүүдэд ашиглаад хичээл үйл ажиллагаагаа зохион байгуулах боломжтой. За хамгийн эхний буюу гинжин өгүүлбэр арга. За энэ арга нь ямар арга вэ гэхээр багаараа өгүүлбэрийг шатгараалан өргөжүүлнэ. За жишээлбэл багш анхны өгүүлбэрийг өгөнгүүт сурагчид үргэлжлүүлээд зохионо гэсэн үг. За жишээлбэл багш хамгийн анх би ном уншиж байна гэдэг өгүүлбэр өгөх юм бол сурагч үргэлжлүүлээд холбох үгийг ашиглаад өргөжүүлнэ гэсэн үг. За яг үүндээ зориулаад одоо би ийм сурагчид суглах боломжтой, сонгох боломжтой өгүүлбэрүүдийг бэлтгэсэн байгаа. Эдгээр өгүүлбэрүүдийг багаар сууж байгаа тохиолдолд багийн нэг гишүүд эдгээр өгүүлбэрүүдээс нэг өгүүлбэрийг сонгож авна. За багийн нэг гишүүн одоо жишээлбэл би ном уншиж байна гэдэг өгүүлбэрийг сонгож авсан бол дараах одоо энэхүү самбар дээр бэлтгэсэн байгаа холбох үгнүүдийг ашиглаад өгүүлбэрээ өргөжүүлээд зохиогоод явна гэсэн үг. Энэ мэтчлэн сурагчид нэгээрээ өгүүлбэр зохиож өргөжүүлсэний дараа сурагчид маань нэг жижиг их зохиосон байна гэсэн үг. За тэнгуү энэ аргааг ингэж хэрэгжүүлснээр бүхэл их болж хөгжөөд энэ тоглоомын дүрм нь болохоор өгүүлбэрт бүрт одоо дор хаяж нэг холбох үгийг заавал ашиглах шаардлагатай гэсэн дүрмтэй. За энэ одоо багш нар маань болохоор бүх анги нийтээрээ хүүхэд бүрт яг ижлэхэн нэг өгүүлбэр өгөөд хүүхэд бүрт дор бүрний ажиллаж болно. Эсвэл багаар зохион байгуулад баг бүрт нэг өгүүлбэрийг өгөөд зөвхөн тэр нэг өгүүлбэрээ өргөжлүүлээд сурагчид маань зохион байгуулж хийх боломжтой гэсэн үг. За дараагийн арга буюу хэн хамгийн урт өгүүлбэр зохиох вэ гэж. За энэ дэр болохоор мөн яг адилхан одоо энэ сургалтын хэрэгэлдэхүүнээ л ашиглах боломжтой. Энэ багшийн бэлтгэсэн байгаа өгүүлбэрүүдээс сурагч нэг өгүүлбэрийг сонгож аваад тэр өгүүлбэрээ өргөжүүлээд явна гэсэн үг. Гэхдээ хэн нь хамгийн урт утга төгс өгүүлбэрийг холбож их зохиох вэ гэдэг даалгаврыг биелүүлэн тэгээд хэн хамгийн их холбог үг ашиглаж чадсан бэ гэдэг тэр сурагч маань одоо өнөөдрийн хичээлийн ялагчаар тодорно гэд энэхүү тоглоомын аргыг ашиглаж болохоор байгаа. За мөн холбох үгийг оновчтой хэрэглээ буюу холбох үгсийг оновчтой хэрэглээг ойлгуулах зорилгоор одоо багш өгүүлбэрийн дутуу хэсгийг өгөх боломжтой. Жишээлбэл би өглөө ирцээрлээ. Гингүүт дараагийн холбох үг нь байхгүй. Хичээлээсээ хоцрохыг хүсээгүй. Яагаад гэвэл хичээлээсээ хоцрохыг хүсээгүй. Яг энэ мэтлэнгээр энэ 3 аргыг одоо өнөөдрийн миний бэлтгэсэн байгаа энэ сургалтын хэрэгэлдэхүүнүүдийг ашиглаад зохион байгуулах боломжтой гэсэн үг. За одоо ингээд та бүхэндээ өөрийн бэлтгэсэн сургалтын хэрэгэлдэхүүнүүдэд тайлбарлаж өгье. Ерөнхийдөө сая бол идэвхтэй сургалтын аргуудаа тайлбарлаж өглөө. Үүнтэй холбогдуулан бэлтгэсэн миний хичээлийн хэрэгэлдэхүүнүүд. За энэ дэлгэцэн дээр харагдж байна. Засангаа ба 7 одоо, Маша ба 3 баавга гэд дандаа холбох үгийг ашигласан хүүхдүүдийн мэддэг үлгэрүүд байж байна. За энэ үлгэрүүд ямар учиртай юм бэ гэхээр энэ үлгэрүүдийг хичээлийн сэтэлжүүлэлт явцад хүүхдүүд хэрэглэж болохоор гэхдээ ингээд баг бүрт өгөхөөрөөр пазл маягаар бэлтгэж өгсөн байгаа. Одоо жишээлбэл энэ самбар дээр харагдаж байна. Одоо би энд ингээд бэлтгээд тавьсан байгаа. Маша ба 3 баавга гэдэг үлгэрийг багийн гишүүд хамтраад энэ үлгэрийг ингээд
нэрийг нь бүтээж пазл эвлүүлэх боломжтойгоор бэлтгэсэн байгаа. За дараагийн бэлтгэсэн зүйл маань болохоор одоо яг энэ үлгэрүүдийг бүгдийг ингээд үлгэрийн зургийг пазл болгож эвлүүлж байгаа. Үүнийг бүгдийг нь QR кодоор бэлтгэсэн. Гэхдээ энийг сурагчдын гэрийн даалгаварт юм уу эсвэл хичээлийг илүү сонирхолтой болгож хүүхдүүдийг идэвхжүүлэхийн тулд эдгээрийг гар утсаараа эвлүүлж ашиглаж болно. Энэ дээр болохоор би багийн гишүүд бүрээр ажиллуулахдаа 9 ийм пазлаас бүрдэж байгааг бэлтгэсэн байгаа. За энэ QR код дээр бол сурагчид энэхүү пазл нь 16 чирхэг нүднээс бүртгэж илүү эвлүүлэхэд агсан түвшний пазлыг эвлүүлнэ гэсэн үг. Тэгээ энийг манай багш нар маань бас хичээлийн аль үе шатанд ашиглах вэ гэдгээ өөртөө сонгоод хэрэглэж болох хугацаар оруулсан байна. За дараа нь тулгуур тохио буюу гарын авлагыг бэлтгэж өгсөн байгаа. За яг холбох үгсийг хэрэглэе гэдэг хичээлийн сэдвийн хүрээнд за баа бөгөөд боловч гэдэг энэ үгийг аль үед нь хэрэглэх юм бэ? Түүнчлэн бас гэдгийг хичээлийн аль үе шатанд яаж хэрэглэх вэ гэдэг ерөнхий тулгуур тохио онлын ойлголт маань энэ дээр явж байна. За үүнийг би самбарын хэрэглэгдэхүүн болгож мэдээж үзүүлэнгээр манай холбох үгнүүд маань байж байна. За сурагчдад зориулсан энэхүү бэлтгэсэн тулгуур тохио маань гэж байна. Энийг сурагчдаа гарын авлага болгоод мөн адил ингээд бэлтгэчихсэн байгаа. За энэ бэлтгэсэн зүйлээ сурагчдаа өөрсөнд нь тарааж өгөөд өөртөө нь уншилт судлуулаад дэвтэр дээрээ наах болон өөртөө дахин хичээлээ давтах зорилгоор ашиглаж болно. За энэхүү холбох үгсийг хэрэглэе гэд энэхүү гарын авлага маань яг энэ дээр байгаа тулгуур ойлголтоор ингээд сурагчдад илүү ойлгомжтой байхаар жижигрүүлж бэлдсэн хэлбэр нь энд байна. За дараагийнх маань бол ажлын хуудас байгаа. За энэхүү ажлын хуудсыг хийхдээ би үйлдвэрийг өргөжүүлэе гэд одоо энэ саяны тоглоомын аргандаа тулгуурлаж хэлсэн. За ажлын хуудас маань дотроо 3 даалгавартай. Эхний даалгаврын хувьд бол яг саяны хийсэн үйлдвэр өргөжүүлэх тоглоомын арга ашиглангууд одоо багийн гишүүдийг хэрхэн ажиллах заавар нь энэ дээр байгаа. Багийн гишүүд ээлжлэн нэг үйлдвэр хэлж түүхийг өргөжлүүлнэ. За холбох үгийг заавал ашиглана. Эцэст нь бүтэн болгосон гэхийг багийн нэг гишүүд ангийн сурагчдаа уншиж өгөх ёстой гэсэн ийм зааврыг оруулсан. Тэнгүү сурагчид маань эхний үйлдвэр нь одоо жишээлбэл өглөө эрсдэл гадаа цосорсон байлаа гэдэг үйлдвэр байвал цааш нь өргөжүүлээд явуулна гэсэн үг. За тэнгүүд ажлын хуудсан дээр маань явцын үнэлгээ орж ирсэн байгаа. За энэ явцын үнэлгээг яаж хийх вэ гэхээр сурагч өөрийгөө үнэлэх хуудастай байгаа. Өөрийгөө үнэлэх хуудас маань дотроо 4 даалгавартай тийм үгүй гэдгээр сонгож явна. За даалгавар 3 нь болохоор одоо сурагч өөрийгөө үнэлсэн бол багийн гишүүдэд үнэлнэ. Хэрвээ багийн гишүүдийн хамгийн сайн өгүүлбэр нь ямар өгүүлбэр байсан бэ? Харин сайжруулах шаардлагатай өгүүлбэр нь ямар өгүүлбэр байсан юм? Тэгвэл энэ сайжруулах шаардлагатай өгүүлбэр дээр миний өгөх зөвлөгөө нь юу вэ гэдгийг сурагч өөртөө гаргаж ирж хийнэ гэсэн үг. Ийм ажлын хуудсыг бэлтгэсэн байна. За мөн ажлын хуудас маань ардаа бидан ажиллах тасгал ажил гэж оруулсан байгаа. За одоо энд харагдаж байгаа QR кодууд байна. За энэ коднуудыг сурагчид маань гэртээ очиод гар утсаараа уншуулад сургуулийн нөхцөлд хийх боломжтой. За тэгэнгүүт энийг яаж хэрэглэх вэ гэхээр энэ маань бол дотроо гар утсаараа уншуулангууд 2 төрлийн интерактив даалгавар боловсруулсан байна. Яг энэ сэдвийн хүрээнд сурагчид маань за нэг нь яг зөв байрлуулах, үгсийг зөв байрлуулах, нөгөөх нь болохоор холбох тасгал гэсэн юм 2 төрлийн интерактив даалгаврыг боловсруулж оруулсан байгаа. За үүний дараагаар багшийн үнэлгээ. Сурагч өөрийгөө үнэлсэн, найзаагаа үнэлсэн, одоо багш тэгвэл сурагчдыг хэрхэн үнэлэх вэ гэхээр за хэрвээ энэ аргыг ашиглаад багш ганцаарчлан ажиллаж байгаа тохиолдолд энэ аргаар үнэлж болно. За мөн багаар нь ч энэ аргаар үнэлсэн болно. Тэгэхээр манай багш нар өөртөө аль өв шатанд хэрэглэх вэ гэдгээ тохируулах боломжтой. За шалгуур нь ерөөхдөө 3 төрөл тэнгүүд сурагчдыг оноожуулж үнэлэх байгаа. За хэрвээ 3 оноо авах юм бол маш сайн, 2 оноо дунд 1 оноо сайжруулах хэрэгтэй гэсэн үг. За энэ оноожуулалтын байдлаар сурагчид хэрвээ 8-аас 9 оноо авсан бол гайхалтай өнөөдрийн хичээлийг үнэхээр сайн гүйцэтгэсэн байна гэсэн үг. За 6-аас 7 оноо авах юм бол сайн байна. За харин 5 ба түүнээс доош үнэлгээтэй авах юм бол багаараа эсвэл тухайн сурагч маань тухайн даалгаврыг дахин сайжруулах хэрэгтэй гэсэн үнэлгээгээр сурагчдыг үнэлж болно. За мөн бидан суралцах тасгал ажлын дэвтрийг оруулж өгсөн байгаа. Суралцахын зорилт 4.4А-гийн хүрээнд за мөн энэхүү даалгавраа QR код болгоод бэлтгэсэн багш нар маань хичээл сургалтандаа энийг уншуулаад шууд ашиглах боломжтой. За мөн үүний ардаас төвчнчилсэн даалгаврыг боловсруулж өгсөн. За энэ 1-ээс 5 дугаар тасгал байгаа. Хэрвээ сурагч 1-р тасгалыг хийгээд гүйцэтгсэн бол сайн байна. Дараагийн үе буюу 2 дугаар тасгалыг сурагчид маань хийгээд явна гэсэн.
1 2 3 4 5 гээд хүүхдүүд маань дарааллын дагуу даалгавруудаа хийгээд гүйцэтгэх боломжтой. За энэхүү даалгаврыг сурагч бүрт бас ингээд харааж өгөх боломжтойгоор эсвэл багш сурагчдынхаа төвшөнд нь тааруулаад өөрөө за дасгал 1-ийг үү 2-ыг үү гэдгийг сонгоод бас өгөх боломжтойгоор энэхүү хэрэглэлтгүүнээ бэлтгэсэн байгаа. За дараа нь мөн харьцуулсан зургийг оруулж өгсөн байгаа. Энэхүү харьцуулсан зургуудыг ашиглаад эсвэл энэ зургийг ашиглаад бас сурагчид маань энэхүү холбох үгээс ашиглаад энэ зургийг тохируулаад өгүүлбэр болон их зохиох боломжтой байдлаар энэ зургийг бэлтгэж оруулж өгсөн. За мөн дээрэс нь миний түрүүний харуулдаг зөв байршуулах болон холбох дасгалууд маань энэ дээр байж байна. Интерактив ажлын хуудснууд. За мөн энэ хичээлийнхаа явцын үнэлгээг эсвэл яг тухайн ээлжит хичээлийн төгөөлөлт хэсэг дээр ашиглахдаа Plex картыг ашиглаж сурагчдын хариултыг авч хариултыг дор нь нэтгэх боломжтой, анги нийтийн үнэлгээ гаргах боломжтой анги. За тэгэнгүүт энэхүү Plex картанда зориулсан асуултыг бэлтгээд бас энэ дээр линкийг нь оруулж өгсөн байна. За мөн хичээлийн эхэнд бид нэр хичээлийн дэгийг танилцуулдаг. Түүний дагуу бас сурагчдад зориулсан хичээлийн дээгүүдийг бэлтгэсэн байгаа. За мөн үнэлгээнд дээрээ би гэрлэн тохионы арга гэж тусгаж өгсөн байгаа. За энэ дээр нь ямар учиртай вэ гэхээр одоо ийм гэрлэн тохиог бэлтгэсэн. За энэ нь болохоор одоо хичээл эхэллээ гэж нөгөө талдаа болохоор сурагчдыг баг хуваарлцсан бол багууд дээр шууд авчиж байрлуулах боломжтой. За гэрлэн тохио маань шар өнгө хэрвээ асах юм бол сурагчид бид хийж байна гэсэн тохиог багаараа багштай илэрхийлж гин гэсэн үг. За харин улаан өнгөн дээр буюу ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарсан бол багштай хандахдаа бидэнд тусламж хэрэгтэй байна гэдэг гэрлэн тохиогоо ашиглана. За ногоон өнгийн гэрэл буюу бид амжилттай дууслаа гэсэн энэхүү тохиог ашиглах юм бол тухайн баг маань багаараа даалгавраа хийж дууссан байна гэдэг тулгуур ойлголтыг багш маань авч хүүхдүүдтэйгээ харилцан ойлголцоход илүү ойлгомжтой болох үүднээс ийм гэрлэн тохиог бас бэлтгэсэн байгаа. За ингээд та бүхэндээ өөрийн бэлтгэсэн хичээлийн хэрэглэлтгүүнүүдийг танилцууллаа. Та бүхэн миний бэлтгэсэн QR кодыг ашиглаад эдгээр сургалтын хэрэглэлтгүүн болон сургалтын идэвхтэй аргыг судлаад өөрийн хичээл сургалтандаа хөрвүүлэн ашиглаарай.